21-р зуун бол өөрөө мэдээлэл технологийн 90 байгаа. Яхаа аргагүй шинэ ажлууд, шинэ хөгжил бол яг энэ мэдээлэл технологитой IT-тэй холбоотой байдаг. Яг нь сүүлийн одоо энэ 2 жилийн хугацаанд бол цар тахлын үед цахимжуулалтын ач холбогдлыг дэлхийд даяар бид үнэхээр арай өөрөөр харж үзлээ л дээ. Монгол улс ч гэсэн яг энэ цар тахлын үед цахимжуулалтаа маш сайн хийж гүйцэтгсэн. Тэгээд хүн болгон одоо энэ тоон бичиг өсгтэн байх ач холбогдлыг бол бас их таниулж байна гэж ойлгож байна. Дийлэнх одоо залуучуудаас бүрдсэн юм залуу юм динамик улс орн байгаа даа. Тэгэхээр бид нар альва зүйлд суралцахтаа бол маш хурдан суралцдаг, маш нээлттэй их ур чадвартай улс орн л та. Тэгэхээр залуучуудыг бас зөв чиглэлд нь чиглүүлээд өгөх юм бол маш хурдан инновацийн бүтээгдэхүүнүүд бас бий болдог. Тэгээ яг одоо бол ердөөсөө яг энэ цахимжуулалт болоод энэ IT энэ шинжилгээлийн салбар дээр бол маш олон юм боломжууд байна гэдгийг хэлмээр байна. Ирээдүйн гэлтгөө одоо өнөөдрийн ажлын байруудыг аваад үзэх юм бол яхаа аргагүй цахим мэдлэг, ур чадвар бол маш өндөр тавигдаж байгаа. Одоо бол ердөөсөө ажлын үр дүн дээр нь суурилсан, гүйцэтгэл дээр нь суурилсан энэ үнэлгээ project management дээр суурилсан энэ ажлын байрууд бол шинээр одоо бий болно. Тэгэхээр ICT Expo бол ердөөсөө л хамтдаа нэгнийгээ мэдэх, хамтдаа нэгэндээ одоо өөрсдөө бас хамтын ажиллагаагаа бас бий болгох юм талбар юм болов гэж би харж байна. Тэгээд маш олон хүн оролцож, маш олон шин танилтаа, шин төслүүд, шин прожектууд одоо бий болоосаа гэж хүсэж байна. Магадгүй өнөөдөр ур чадвартай ч гэсэн хаана хандхаа мэдэхгүй, сонирхолтой ч гэсэн яаж одоо эхлэхээ мэдэхгүй залуучууд байгаа бах гэж бодож байна. Тэгэхээр тэдгээр хүүхдүүд өнөөдөр ICT Expo-гоор бас ирээд магадгүй нээлттэй ажлын байруудыг хараад өөрийгөө бас таниулаад тухайн ажлыг сонирхоод ажилд орж болно. Эсвэл маш сонирхолтой санагдаад энэ одоо салбарт суралцахыг хүсэж магадгүй маш олон одоо нээлттэй ажлын байрууд дээр олон хүн одоо бас зуучлагдаж ороосоо гэж хүсэж байна. Хурдтай хөгжиж гэдэг өөрөө яг юм цахим үндэстэн болох юм бол гол суурь байгаа даа тийм ээ. Бүгдээрээ хамтдаа хурдтай нэгнийгээ дэмжиж хамтраад хөгжих нь их чухал юм шүү гэдгийг хэлэх байна.